За өмчийн харилцааны газар манай холбогдох бусад албан тушаалтнууд энэ өргөө зочдуудлыг чөлөөлж авъя. 2013-4 онд шийдвэр нь гарсан. Одоо Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч Намбарын энх хоёрын хамаарал бүхий хүмүүс энэ өргөө зочдуудлыг 10 хэдэн жил хууль бусаар одоо ингээд эзэмшээд байна. Энэ хүмүүсийг гаргая. Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нарөө энэ дээр одоо та хэд маань очиж бас давхар энэ оюумаа даргад дэмжлэг үзүүлээч. Та хэд өмчийн эзтэй. Энэ хүн болгон хууль шүүхийн өмнө адил тэгш хэрэгтэй байна. Та нар өөрсдөө хууль журмаараа дагуу уулзаа. Ерөнхийлөгч байсан хүн нь болохоор нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авч болдог 10-20 жилээр өмчилж болдог ийм шудраг бус байж болохгүй. Энэ хоёр дарга та одоо энийг одоо шударгаар энэ суллж өгөх ёстой. Би 2 дахь 3 дахь золиос болмооргүй наа. Энэ хоёр даргаас уулж бэлэг дарга ял авсан. Нийслэлийн засаг дарга байсан Батбаяр дарга ял авсан. Одоо над дээр энийг давтаад хэрэггүй. Одоо энэ өргөө зочдуудлаа энэ хоёр дарга та чөлөөлж өгөө. Хугацаад бид нар өгж байгаа шүү. Одоо чөлөөлж өгөхгүй бол нийслэлийн иргэдийн хурлын 45 чөлөөлөгч нам харгалзахгүй очиж энэ өргөө зочдуудлын үүдэнд шаардаж сууна. Дээр нь энэ хоёр дарга та Сумын озар даргаыг шахчиход Хормын ордны хойтолд 700 м квадрат газар бас авцсан байлээ. Энийг би цуцлана. Тэгээ би бол ямар ч өмчгүй учраас надад алдах юм юу ч байхгүй. Та бол асар их өмчтэй учраас алдах юм ихтэй гэдгээ би одоо бас танд хандаж хэлье гэж бодож байна. Эхний ээлжинд та бидэнд энэ нийслэлийн өмчийн өргөө зочдуудлыг хэл үггүй буцааж өгөө. Оруулсан хөрөнгө оруулалт гэдэг байгаа тэр тавилга ширээ сандлуудаа та буцаагаад авчгаа. Бид нар тэрийг үнэлж авч чадахгүй. Надад ямар ч улс төрийн дарамт шахалт ирсэн би энэ өргөө зочдуудлыг авахаас буцахгүй шүү гэдгийг хэлье.